Энэ хүү үйл нь бодит болсон явдал биш бөгөөд 100% зохиомол болно. Түмэн болон Ариуна хоёр залуу гэр бүл. Шинэ амьдрал эхлүүлэхээр хямдхан байшин хааж яваад нарийнхэн уулын хормойд орших нэгэн хүчний байшин нүүж ирж. Тэднийг очиход байшин нэлхүд. Гарант нь цагны чимээ мэд тас тасгийн хагаш уурсан мөрүүлдсэн байв. Гэхдээ үнэн нь хэд хямд. Тэд тоос сороогийн цэвэрлээд амьдрахыг сонгосон юм. Эхний хэдэн өдөртөө гайгүй байлаа. Гэвч дөрөв төвшөндөөс эхлэн Ариуна шөнө бүр хин нэгэн шивнээд байхыг мэдэрч эхэлсэн. Гарах ёстой. Энэ газар чамд биш. Гэх мэд сул шивнээгээр шивнэв. Харин түмээ юу ч сонсохгүй. 5 дахь өдрийн шөнө Ариуна гэрийн ханны пул нэгэн хар сүдэр зогсож байхыг харж. Тэр сүдэр хөдөлдөггүй. Хараад байхад яг л эмэгтэй хүний дүртэй мэт. Маргааш нь Ариуна хөрш шимээгээс байшингийн түүхийг сонирхон асуув. Эмээ ихэхэндээ хэлхийг хүссэнгүй. Гэхдээ дараа нам гүмхэн дуугаар хэлсэн. Энэ байшинд нэгэн эмэгтэй нөхөртөө хурцсныхаа дараа өөрийгөө галзуухан дүүлсэн юм. Тэрвээс хойш шөнө бүр эмэгтэй хүний шивнээ сонсогдож түүний дүрс гэрийн болон зогсдог болсон гэдэг. Тэр сүнс зөвхөн хосуудад харагддаг гэсэн. Ариуна энэ яриг түмэнд хэлэхэд түмээ итгэсэнгүй. Харин тэр шөнө яг 3 цагт галзуухнаас нэгэн эмэгтэй хүн чанга шивнэ. Чамайг ордонд байлгах ёстой. Химээ эхэлж түмээгийн өмнө гинт харахын дундаас чэйжэнд нь хүйдэцэл хүлээх мэт зүйлсний дүр илэрв. Түүнээс хойш гэрт байж чадхаа болсон түмэн Ариуна хоёр яаран байшин өргөсөн. Хамгийн сонирхолтой нь тэдний гарсан тэр шөнө байшингийн гац хаалга дотроосоо туужигдсан байв. Түлхүүр нь түмээд байсан ч хаалга нэгдэв. Харин өглөө эрт өөрөө онгож. Одоо ч тэр байшин дээр их нэгэн гудамжны мухард нурж унах төгсөн байдлаар зогсож байдаг. Хүмүүс түүнийг гац хаалгатай байшин гэж нэрлэдэг. Яагаад гэвэл Орсон хүмүүсийн ихэхэн дахиж гарч ирдэггүй юм гэлцгээд.